Сайн байцгаана уу үзэгчдээ, бүтээлч гэр бүл нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдөр бид Монголын үндэсний номын сангаар зочлоно. Манай өнөөдрийн дугаард 5 хүүхэдтэй Октябрийн гэр бүл оролцож байна. Үргэлж дуйлан шүүгэн цалгиж байдаг тэднийг номын санд ороод юу мэдэж авч шинэхэн орчинд хамтдаа нэгэн өдрийг хэрхэн өнгөрүүлэх вэ? Өөртөө жингийн өдрүүдээс гоё л өдөр гэж бодож байна. Жохон ном уншиж байгаа гарч гэж бодсон доо. Надад бол ном унших нь ирүү гоё л яадаг. Би ангийнхнаараа нэг орж үзсэн тэгээ одоо ээж автагаа орж үзэж нэг гоё гайхамшигтай юм шиг гоё мэдэрсэн. Номын санд орж маш их гоё таалагдлаа гэр бүлээрээ. Гэр бүлээр анх удаа орж ирж байгаа болохоор маш их гоё байна. Гэр бүлэрээ гоё дурсамж бүтээж илүү олон номын соёлыг хүүхдүүдэд бас таниулах нэмээд одоо цаашлаад хүүхдүүдийн маань номын одоо соёлыг бас мэдрэх зам нь тавигдчихэ. Номын санд орж ирээд ном уншаад гэр бүлтэйгээ нэг өдрийг хамтдаа өнгөрөөх надад амар таалагдж байна. Яг энэ номын санд бол анх удаа орж ирж байна. Тэгээд өмнө нь бол номын сангаар оюутан багтаа уншлуулдаг байсан. Тэгээ зам болгон биднээс нөө амралтаараа булганд очихдоо номын сангаар нь хүүхдүүдтэй ном авч өгөөд бас уншлуулдаг. Тэгээ энэ номын сангийн хувьд бол маш гоё юм байна. Орчин болон номын сонголтууд танхимууд нь бас илүү гоё орчин бүрдүүлж гисэн маш их таалагдж байна. Өнөөдрийн аялалахаараа бусдаасаа илүү гоё сонин, содон, гоё сонирхолтой байх хаа. Үндэсний номын сангийн салбар байрны гэр бүлийн уншлагын дахимд одоо гэр бүлээрээ хүрэлцэж ирсэн бүтээлч гэр бүл, уншигч гэр бүл, Октябрийнхаа гэр бүлд баярлалаа гэж. За баярлалаа. Хэлье. За тэгэхээр энэ бол та гэдэгтээ энэ номын сангийнхаа энэ уншлага, та гэдэг энэ уншлага, бүтээлч уншлага явуулж байгаа энэ үед нэгэн зүйлийг асууя гэж бодож байна. Номын сангээд хүн хилэнгүүт хамгийн түрүүнд одоо юу бодогддог вэ? Олон төрлийн одоо жанрын насанд тохирсон олон үндэстний гоё түүх соёлыг харуулсан. За ер нь бол бас хүүхний хөгжлөгээл дотроо олон төрөл байдаг. Олон төрлийн ном байдаг, маш гоё орчин бүрдүүлсэн. Тийм одоо уншихад тохиромжтой орчин бүрдүүлсэн. За орчин гоё номтой орчин гэж ойлгож байна тийм. За манай хүүгийн хувьд яг номын санг гэдэг хэлэхээр хамгийн түрүү юу бодогддог вэ? Алдартай зохиолч номыг уншил гэж боддог. За ном уншдаг газар гэж боддог байна тийм. Тэгэхээр яг ингээ хүмүүсээс ингээд асуухаар за ингээ номын санчтаас ч гэсэн асуунгууд ном гэж хариулдаг. Ном чимээгүй орчин гэж яриад байдаг. Тэгсэн чинь орчин үед энэний шал өөр болчихжээ. Одоо жишээлх юм бол уншигчдаас асуухад ер нь үйлчлэгээ гэж хариулж байвал энэ яг ард иргэд нь номын санг ашиглаж сурсан байна гэж үздэг гинэ. Тэгэхээр одоо яг Монгол улс номын сангийн тухай хууль гэсэн юм тусдаа хуультай. Энэ хууль дээр бол номын сангийн тийм 7 төрлийн үйлчлэг үзүүлнэ заасан байгаа. Тэнгүүт энэ 7 төрлийн үйлчлэг гэдэг нь юу болж байгаа гэхээр ном зүүн үйлчлэгээ, тэгээ ном олгох үйлчлэгээ, зөөврийн үйлчлэгээ, солилцооны үйлчлэг гэх юм уу те. Ингээд заасан байж. Тэгэхээр болж өгвөл тухайн улс орны ард иргэд нь энэ үйлчлэгнүүдийг ашиглаж сурсан байх хэрэгтэй. Тэгэхээр хүмүүсийн нэг ном гэж хариулдаг гэдэг ойлголт нь өөрөө 20 дугаар зууны ойлголт. 20 дугаар зууны ойлголт. Тэгэхээр өнөөдөр та хэд ингээд ороод ирэхэд нэг гэр бүлийн уншлагын дахин гэдэг ийм танхим та гэдэг угтаад авч штэ. Өмнө та гэдэг баг багт ч юм уу ер нь өмнө тийм ийм орчин ер нь номын сангууд дээр байсан уу? Байгаагүй тийм. Тэгэхээр одоо яг тэр 20 дугаар зууны буюу одоо манай номын сангуудын орчин нөхцөл яаж явж ирсэн бэ гэхээр ихэвчлэн сан хөмөргийн зориулттай ном хадгалах ийм орон зай байж ирсэн. Уншлагын дахин цөөтөө. Ихэнх орон зай нь бол тэр ном хадгалдаг ийм орон зай байжээ. Одоо орчин үед бол энэ номын сангуудын чиг хандлага өөрчлөгдөж яг ингээд уншигч нартаа, хэрэглэгч нартаа зориулсан ийм орон зайнуудыг бий болгож байгаа. Ийм орон зай бий болгоод ирэхээр хүмүүсийн ойлголт хандлага нь өөр болд юм л да. Номын санг ном гэж харахаа болд юм байна. Тийм байна. Жишээлх юм бол хүмүүс энэ бол миний гэр бүлээрээ очдог газар. Одоо бид нэр театрт гэр бүлээрээ очиод юм үздэг, кино театрч гэдэг юм уу, хөгөлдөө театрч гэдэг юм уу те. Хүүхдүүдэд дагуул очиж юм үздэг шүү дээ. Энийг бид гэр бүлийн орчин гэж үздэг. А гэтэл номын санг бас өнөөдөр хүмүүс тэгж ойлгох ёстой.
гэр бүлтэйгээ цаг зав зарцуулдаг. За магадгүй одоо яг танаа гэр бүлийн түвшинд төр. Тэгэнгүүтээ арай тийм ахлагын түвшинд бол хүүхдүүд миний найзтайгаа уулздаг газар гэж юм юмсан ойлгодог юм байна. Тэгээ магадгүй зарим хүмүүс нь миний чөлөөт цагаа өнгөрөөдөг. Миний шин санаа олдог газар тийм. Аль эсвэл би хайсан сэдвтэйгээ холбоотой мэдээлэл олж авдаг газар. Гэт ер нь өргөн утгаар нь ойлгодог болсон юм. Тэгэхээр энийг дагаад яг энэ номын сан гэдэг зүйлийг ашиглах соёлын ийм ялгаанууд бас байна. Тэгээ энэ ялгаа одоо удахгүй бол манай дээр байхгүй болох бах. Тэгээ одоо жишээлх юм бол манай үндэсний номын сангийн төв байрыг та бүхэн бол мэднэ шүү дээ. Талбай хүртэлд эрдэмжингаа өшөөдөө барилга байж байгаа тийм. Тэгээ яг хүмүүс асуугаад байна. Танай энэ барилга чинь байгаа мó? Танах тэндээ байгаа юу гэж асуугаад байна. Тэгэхээр тэнд бол манай номын сан үйл ажиллагаагаа явуулж байгаа. Би яасан гэхээр тэр барилга маань өөрөө 3 сая гаруй ном хэвлэлээ дотор хадгалдаг. Тэр 3 сая гаруй ном хэвлэлээс 350 мянган номыг нь энд авчирсан гэсэн үг. 11%. 11%. Тэгэнгүүтээ үлдсэн 90% нь бол тэндээ яг байгаад үйлчлэгээ бол явж байгаа. Тэр 11%-ийг нь энд авчирч сан одоо энэ 12 давхар барилгад байрлуулчихад үлдсэн бүх орон зайгаа гэр бүлийнхэнд зориулж байгаа. Аав ээжүүдэд бүрдүүлээ. Тэгээд сахин уншлаг хэмжлэнгийн ийм төрлүүдэд төрөлжсөн тагмуудыг нийцээд байгаа байхгүй юу? Тийм. Илүү сонирхолтой байдлаар тийм орчныг бүрдүүлж өгч байна. Энэ орчин байж байгаа учраас явцтай хүмүүсийн номын сангийн талаарх ойлголт нь бол арай өөр түвшинд очих байхаа гэж одоо бид хүн бодож төлөвлөж байгаа гэсэн. Дуугаа намсгах тусам илүү ихийг анзаарч эхэлдгийг энд л мэдэрдэг. Ном унших соёлд багаасаа суралцах нь хүүхдийн оюуны хөгжил, сууж сурах гээд бүхий л үйл явцад нөлөөлдөг. Гэхдээ номын сан бол зөвхөн ном л уншдаг газар биш ээ. Зарим нь номоор, зарим нь зургаар, зарим нь зүгээр л чимээгүй сууж бодлоо цэгцлэхийн тулд энд ирдэг бол эрдэм шинжилгээ судалгаа хийхийн тулд эрдэмтэн судлаачид номын санг зорьдог. Хүүхдүүд үлгэрийн номын хуудсыг эргүүлэх бүртээ нэг ертөнцөөс нөгөөд шилжинэ. Томчууд харин аль хэдийн туулсан замаа эсвэл хараахан очоогүй ирээдүгээ номоос хайна. Номын сан бол асуултад бэлэн байдаг орон зай. Яагаад гэдэг асуултын хариулт энд хамгийн хэлбэрхэн хариулт нь олддог. Хайж сурах нь мэдхээс илүү чухал гэдгийг хүүхдүүд эндээс ойлгож эхэлдэг. За Тэмүүлэн ямар чиглэлийн номууд их сонирхдаг вэ? Өөрөө яг хувийнхний сонирхол яг аль тийшээ вэ? Шатар юм да. Шатар бас үүтэй адилхан сонирхдаг юм тий. Тэгэхээр яг таарч зориулсан ийм танхим болвол нэгдэж байна. За тэгээд яг уншиж байгаа сэдв ном голж уншдаг агуулга юм уу? Ямар төрлийн номууд уншдаг юм? Дэнзаа уншдаг. Дэнзаа буюу нөгөө комик төрлийн номууд уншиж байгаа юм тий. Одоо 3 дугаар ангид сурч. Дэнзагийн хэдэн зурлыг уншсан бэ? Одоо 16 хүртэл уншаад дууссан да. За багш сая та нарт хэлсэн тийм ээ. Номын сан дотор яаж хэрхэн соёлтой хөшлүүлэх талаар тийм үү? За номын сан дотор чимээ гаргаж болох илүү болохгүй лөө? Болохгүй тийм ээ. Яагаад болохгүй лээ? Яагаад гэвэл хүмүүс номдоо төвлөрж яхаар саад авч байгаа байхгүй юу? Яг зөв. Яг номоо төвлөрөөд уншиж яхад нь чи орж ирээ чимээ гаргах юм бол тэр хүн яах нь уншсан зүйлээ яах нь ойлгохгүй байх нь ш тийм ээ. За тэгэхээр одоо өнөөдөр ингээд үлгэрийн цагаараа ээж аа маань үлгэр уншаад өгсөн маа тийм ээ. Тэгэхээр номын сан гэдэг бол зөвхөн одоо ном уншаад суух газар биш. Одоо бол ер нь хүүхдүүд маань багаасаа одоо номын санд ирж багаасаа өөрийгөө хөгжүүлэх, өөрөө өөртөө зарцуулах юм орчин, өөрөө өөртөө зарцуулах юм цагтаа болж байгаа. Тэгэхээр багш та нарт энэ будах юм зургуудыг тараагаад өгье заяа. Тэгэхээр саяныхаа үлгэрийн дагуу энэ зургуудаа хөрхөн энэ дүрсийн будгийн дагуу ингээд хараад будаарай за. За энэ миний хайлыг болгосон гоо. За чи миний бартаг авах. За чадахгүй юм аа. За тэгвэл энийг авах. Энэ амар.
Би энийг бодлоо. Би энийг л Энэ гоё. За тэгвэл байгаа штэ. За тэг. Манийг энийг бодчихсон. Нарийн дээр балыг өгөхөд юм хамаас энийг тэгвэл хаал энийг бодхоо. Энэ барыг бод. Миний очи ямар жилтэй лээ. За. одоо солонгоос санаасан. Солонгоос нь өөрийнхөө мөрөөдлийн амжилтаар зогсож байгаа. Эсвэл өөрөө солонгоо миний охин юу зурсан бэ? Гой зурсан уу? Миний охин хэдэн хүүхэд зурсан бэ? Хоёр хүүхэд зурсан шүү. Арын охин нь юу тэмэрсэн бэ? Моожгаа. Ямар өнгөтэй энэ моожгаа? Саад өнгөтэй. Зөв. За уулан зураг харуулах юм аа. Одоо би хамгийн сонирхолтой нь Харри Поттерын ном байсан. Тэгэхээр хамгийн сонирхолтой нь Харри Поттерын ном байсан. Юу вэ? Харри Поттер. Би Харри Поттерт айгуу дуртай. Манай гिचчихсэн. Намайг багахаа манайд дана 3 тоороо үлгэр ярьж үзсэн. Миний үлгэр ярьж үзсэн. Нөө дэн заавартай гараа гэдэг сэтгэлслэм ярьж үзсэн. Би бас нэг ном уншаад тэмдэглэл хөтэлдэг. Би хамгийн сүүлд болохоор энэ тэрэм хүрэх зам гээд энийг тэмдэглэсэн байгаа. Гэтэ би жоохон мартчихжээ.
Монгол улсын үндэсний номын санд бол одоо юм гэр бүлийн уншлагын танхим, тэр нь бас хүүхдийн уншлагын танхим гэдэг зүйл бас шин юм бас биш. Яг үүний холбогдлолтой танхимуудыг нээж бүр тусдаа номын сан байгуулж исэн ийм түүхтэй. Одоо та бүхэн бас санджээ бол одоо яг соёлын төвөргөнд Монгол улсын хүүхдийн төв номын сан гэдэг ийм номын сан бол үйлчлэгээ явуулдаг. Энэ номын сан одоо манай номын сангаас яг тасарсан, яг байгуулсан ийм байгууллага. 2000-аас 2004 оны хоорондох одоо Монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрт хүүхдийн номын ордон байгуулна гэдэг ийм зорилго бол гарсан байдаг. Үүний хүрээнд одоо манай номын сангаас тэрхүү номын санг бол одоо яг сангийн мөргөөс номуудыг ялгаж байгуулж өгч ирсэн байдаг юм. За түүнээс өмнө бол одоо манай номын сан дээр яг төв байран дээр маань 1950-ад оны дундуур яг хүүхдийн уншлагын танхим гэдэг ийм танхим бас нэгдэж ажиллаж исэн ийм туршлагатай түүхэн ийм туршлагатай ийм номын сан. За яг одоо бид нэр өнөөдрийн түвшинд бол энэ номын санг бүр илүү гэр бүлийн түвшинд аваачаа. Одоо өнөөдөр ээж аавууд маань хүүхдүүдээ явж ном унш, номын санд оч гэдэг байдаг тийм. Гэтэл яг та хоёр шиг ингээд урайлан дуудаад, дагуулад, зорж ирээд ингээд уншдаг ээжээ аавудаас их ховор байгаад байна. Тэгээ ээжээ аавууд маань хүүхдүүдээ яг үнэхээр номон дуртай болгоё гэвэл дагуулж ингэж урайлах хэрэгтэй юм байна. Яг хүүхдийг яг номон дуртай болгох дадлан яг та хоёрын шиг байхгүй юу? Хүүхдтэйгээ ирээд номын сонгож өгөөд тэгээд номыг уншиж өгөөд хоорондоо ярилцсан тохиолдолд тэр хүүхэд номон дуртай болох магадлал нь бүр асар өндөр бол яригддаг. Тэгэхээр ээж аавууд маань ч гэсэн яг номын сангийн гэр бүлийн уншлагын танхим танаа гэр бүлийн жишгээр бас ирээсэй гэж одоо миний хувьд бол хүсэж байна. Хин нэг нь чанга дуугарахгүй, хин нэг нь яарахгүй, нэг хуудсыг хамт эргүүлж, нэг асуултыг хамт бодож, гэр бүл, найз нөхдийн орон зайгч мөн бэхжүүлдэг гайхамшигтай газар. Монголын үндэсний номын санд цаг хугацаа хадгалагдаж байдаг. Эртний судар, ховор нандин бүтээлүүд бидэнд түүхийг ярьж өгдөг. Өмнөх үеийн бодол өнөөгийн уншигчдтай энд л уулздаг юм. Ээж нь хүүхдүүдтэй нэг хөөрхөн үлгэр уншиж байна. Үнэг сармагчин 2. Нэг удаа аратан амьтад өөрсдийн даргаар сармагчин сонгожээ. Гэтэл нэг үнэг сармагчин ирж та одоо бидний дарга болохоор би чамд хүчин зүтгэе. Би ойд нэгэн моллоо. Явж үзцгээе гэв. Сармагчин хөөрөн баярлаж үнгийг дагаж явлаа. Үнэг сармагчин хавхан дээр дагуулж ирээд "За, энэ дээ. Та өөрөө ав. Би урдаж авч зүрхлэхгүй юм" гэв. Сармагчин хөлөө явуулдал хавханд орчиж тэгмэгцэн үнэг буцан гүйж бүх аратан амьтныг цуглуулж сармагчинд харуулад "Та нар ямар шууд арга сонгож олсноо харцгаал та. Ухаангүйгээсээ болоод хавханд орцсныг нь үзвүү" гэжээ. За энэ үлгэр дээр үнэг сармагчинд муу зан гаргаж уу, сайн зан гаргасан байна уу? Муу зан гаргасан байна тийм ээ. Дагуулж яваад юунд оруулж уу? Хавханд оруулсан байж тий, өрхөнд оруулчаад дараа нь тэгээд аратан амьтдад юу гэж хэлсэн бэ? За та ийм амьтныг аратан гэж даргаалаа сонгоцсон гэсэн тий. Тэгээд тэгэхээр үнэг муухай санаа гаргасан байна уу? Сайн залтай үнэг. Эхний одоо хүрэлцэн ирээд байгаа танхим бол Монгол улсын үндэсний номын сангийн гэр бүлийн уншлагын танхим гэдэг байж байна. За гэр бүлийн уншлагын танхим гэхээр одоо яг ойрынхоо фондод бол гэр бүлийн хэрэгцээнд шаардлагатайгаа гэр бүлийн хэрэгцээний 2000 гаруй номтойгоор юм ойрын фондод тогтвуулаад ингээд үйл ажиллагаа явуулж байгаа. За манай гэр бүлийн танхим бол одоо хагас болгоны 12 цагт хүүхдүүдтэй, бяцхан хүүхдүүдтэй одоо үлгэр уншиж өгч, үлгэрийн тухай ярилцаад тэднэр одоо гар зураг зурулах тийм ээ, бүтээл хийлгэх юм үйл ажиллагаануудыг бас зохион байгуулдаг. Чи номын сангаар яаж үйлчлүүлэх юм? Яг зөв штэ. За номын сангаар хүн ер нь одоо соёлтой үйлчлүүлэхийн тулд тийм ээ хамгийн эхлээд одоо номын сандаа орж ирээд үнэлэх буюу карта нийлэх ёстой. За тэгээ карта нийлгээд дэше орж ирэхдээ хүүхдүүд маань номын сандаа орж ирээд хамгийн гол нь бусдад саад болохгүйгээр үйлчлүүлэх ёстой.
бусдаа саад болохгүй гэхээр дуу чимээ гаргахгүй тийм ээ. Тэнд хичээлээ хийгээ сууж байгаа хүүхдүүд, ном уншаад сууж байгаа хүүхдүүдэд саад болохгүйгээр чимээгүй орж ирээд номоо захиалж аваад уншаа суух юм. Мөн бас одоо энэ цэвэр тоглог орчиндөө өөрөө ч гэсэн байгаа учраас хогоо хайж болохгүй тийм ээ. Хогоо заавал хогийн цавандаа хайна. Мөн одоо энэ тахим дотор одоо хоол унд хүнсний зүйлийг оруулахгүй. Яг энэ нүүдэнд байгаа буудан ширээн дээр очиод харин өдрийн цагаа уух боломжтой. За мөн одоо уншсан номыг бол заавал номын сандтаа хураалгаж хэвших ёстой байгаа. Мөн дээрэс нь одоо номын сан гэдэг бол маш чимээгүй орчин байдаг. Тэгэхээр дуу чимээ аль болох гаргахгүй тийм ээ. Ингэж үйлчлүүлэх юм бол одоо чи соёлтой уншигч болж байгаамаа. За өнөөдөр маш гоё өдөр байна. Гэр бүлээрээ гоё нэвтрүүлэлт оролцоод өнөөдөр их нэртэй сюрприз өргөх гэж байна. Тэгээ өнөөдөр манай бага охины төрсөн өдөр, 1 насныхаа төрсөн өдөр. Тэгээ 5-5 сайхан хүүхд төрүүлж гэсэн хариндаа ингээд сюрприз өрөөд гинтийн бэлэг барих гад ингээд цэцэг болон загталтай цог орох гэж байна. За хариндаа маш их хайртай шигэд. За одоо хаа. За маань. За эндээ маш хайртай шүү. Ингээд гоё 5-5 хүүхд төрүүлж гэсэн ханиага үнэхээр их ус уурлуулж гомдоожсэн бол уучлаарай гэд энэ гоё өдөр хандаа ингээд цэцгийн баглаа бас нэг загтал байгаа шүү. За миний анд уншаарай. За тэгээ хүүхдүүдтэй бас нэг цэцэг өгнө. За маань. За маань. За маань миний охин. За. За маань. Цэцэтэй бэлтцээ. За. Тэг захлаа уншаарай минь. Сайн байна уу? Чамдаа загтал очих энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө хамгийн түрүүнд маш их хайртай шүү гэдгийг хэлхийг хүсэж байна. Одоогоос 10 жилийн өмнө чи бид хоёр танилцаж байжээ. Анх хараад ямар хөөрхөн охин бэ? Чамаагаан бодож догдолж байсан да. Ганцхан биеийг минь 7 болгоож 5 сайхан өрсийг минь төрүүлж өгсөнд маш их баярлалаа. Чинийхээ хажуудалд байхад тайван байж амьдралын утга учирыг илүүтэйгээр мэдэрдэг. Даруухан дөлгөөхөн чамдаа их хязгааргүй хайртай шүү. Намайг байгаагаар нь хүлээн авч нөхцөл шалгуургүйгээр хайрласанд баярлалаа. Орой бүр ажилласаа ирэхэд хоолыг минь халуун байлгах гэж тэгж их хичээдгийг чинь 5 хүүхдийнхээ хажуугаар миний бас ээж юм шиг л намайг хайрладаг тэр их ариг чинь үргэлж нандиндаг юм шүү гэсэн. Харцаараа болон үйлдэлээрээ үргэлж чамдаа хязгааргүй хайртай гэдгээ хэлхийг мэдрүүлэхийг хүсэж маш их хичээдэг шүү. Миний амьдралд орж ирсэн бүтэн дүүрэн байлгадагт нь баярлалаа. Хорвоогийн олон хоног өдрүүдийг хайртай өрсөхийн төлөө дүүрэн жаргалтай амьдралын төлөө хичээж бас жаргаж өнгөрүүлнэ хоёлаа. Нэгэн насны минь ханин дэндүү хайртай шүү чамдаа гэсэн. Маш их баярлалаа. Ямар гэнцэн тий. Хизээ бэлтцээ. Хафрилла. Өстой хөөсөн баярлалаа. Бүгд нь маш их баярлалаа. Бас энэ өдрийг маш гоё хилдүүлж гоё малтагтааргүй дурсамж үлдээсэн Стар телевизийн хамт олон болон хандаа маш их баярлалаа. Чи яаж байгаа? Нэг өдрийг тэгээ гэр бүлээрээ өнгөрөөгөө тэгээд одоо үлгэр яриад мисан яаж үйлчлүүлгөө яадаг гэдгийг мэдэж авлаа. Тэгээд зураг зурсан. Амар гоёсэн. Сонирхолтой. Хүүхэд хайв орчинд ингээд намаа унших гоё орчинтай намайсаа байна. Нэртэй ингээд хүүхэн ингээд цаан дээр ингээд ядаа тэгээд тэр хүүхдэд ингээд бодаа тэгээд дуусгах. Ямар ч би нэг копи голсон байхаа.
Тэр нь бол миний ганц нэг би бол хар юмар зурсан юмнуудыг зурч чаддгаа мэдсэн. Би тэгэхээр одоо зурах дуртай хоббигоо мэдсэн. Өнөөдөр бас миний хамгийн энгийн өдрүүдээс хамгийн хөгжилтэй нэсэн. Тэгээд би дүүдээ нэг баяр хүргэмээр. Өнөөдөр миний дүүгийн нэг насны төрсөн өдөр болохоор дүүдээ нэг баяр хүргэе. баярлалаа. Дүүдээ цэцэг өгч юм уу? Солонгоо. Манай гэр бүлийн хувьд өнөөдөр гоё амьдрал минь ингээд тод дурсамж болж үлджээ. Хүүхдүүдтэйгээ хамт гэр бүлийн номын сангийн одоо танхимаар үйлчлүүлж маш хөөрхөн зураг зурж өөрсдийнхээ санаа бодлоор төсөөллөөр зураг зурж гэр бүлээрээ халуун дулаан урамсгал бүрдүүлж бас ханаасаа маш гоё сюрприз авсан мартагдчихгүй өдөр болж өнгөрч байна. Миний өссөн муу ялгаагүй бас гоё үндсийн номын сангтай гоё танилцлаа. Гоё гэр бүлийн ийм гоё танхим байдаг юм байна. Тэгээ ер нь цаашдаа бас үйлчлүүлэхийг бас гэр бүлээр бас хүсэж байна. Ерөнхийдөө тэгээ айгүй гоё юм байна. Хагас өдрөн төр үлгэр ярих цаг гэдэг. За тэрийг сонссон маш хүүхдүүдтэй бас авчир сонсуулж ямаар юм байна. За ээж хүний хувьд энэ аяллаас хүүхдүүдтэй гэр бүлээрээ бас ийм гоё ном уншиж тэгээ амралтын өдрийг маш гоё хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх боломжтой байдгийг бас ойлгууллаа гэж бодож байна. Миний хүүхдүүд ч гэсэн том болоод хүүхдүүдтэйгээ номын сангаар хамтдаа үйлчлүүлж номын соёлыг бас өөрсөндөө хөвшүүлээсэ гэсэн үднээс өнөөдрийг бас ингэж маш гоё үр дүнтэй өнгөрүүлсэндээ баяртай байна. Өмнө нь бол загтал авч байгаагүй. Өнөөдрийн загтал бол бүр маш гоё сэтгэл төрлөө. Ердөө төсөөлж аваагүй болохоор бүр гинтийн тэгээд маш их гоё сэтгэл үлдээж бас чадлаа. Хамтдаа суралцах гэж ер нь цаашдаа ер нь хамт бие энийг ойлгож яг нэг хүн нэг ойлгохын төлөө явахыг л хэлдэг юм болов уу гэж л бодож байна ер нь. За манай гэр бүлийн хувьд бас хүүхдүүдээ багаас нь эхлээд хаана л гоё хөөрхөн тоглоомын төв нэгдсэн байна. Бас хүүхдүүдтэйгээ хамт орчинд орчих нөхцөлийг бүрдүүлсэн газруудаар бол бас маш их багаас нь эхлээд очдог байсан. Тэгээд өнөөдрийн одоо энэ ирсэн номын санд бол бас цаашдаа ч гэсэн эцэг эхчүүд маань хүүхдүүдтэйгээ амралтын өдрөөр ч юм уу те аль болох хүүхдүүдтэйгээ хамтдаа ирж бас цагийг өнгөрүүлээрээ бас маш гоё орчинтай хүүхдүүдийнхээ оюунд бас том хөрөнгө оруулалт хийсэн орчин бас байдгийм байна. Тэгээд үйлчлүүлээрээ гэж ээж аваадаас уриалж байна. Тэгээд бас эцэг эхчүүдээс хүүхдүүдтэйгээ энд ирж гоё үлгэр уншиж өгөх те тэр боломжуудыг гоё илүү гаргаж ирэх юм бол аливаа гоё бүр илүү гоё дулаан уур амьсгал гэр бүл дүүсэх юм болов дэлгүүрт ороод нэг зүгээр хүнтэй нэг сайн байна уу гэж мэдлэлцдэг гарахтаа баяртайгаа хэлцдэг тийм хүмүүс л байгаасаа гэж боддог. Ер нь хүнийг одоо нэг гаднаас нь хараад дүгнэх биш ямар ч хүнтэй гоё тэгш харилцдаг тийм хүмүүс байгаасаа гэж хүүхдүүдтэй хэлдэг. Хүүхдүүдээ мэдээж бас хүн болгын сайн сайхан эрдэм мэдлэгтэй боловсралтай соёлтой хүн болоосоо гэж хүсдэг байх. Миний хувьд гэх юм бол яг өөрөө бас илүү аз жаргалтай. Өөрөө л аз жаргалтай байвал одоо өөрийнх нь хүсэл зорилгоор ч юм уу өөрт нь аз жаргалтай санагдсан зүйлээ хийдэг. Өөрийгөө хайрладаг, хүнийг хайрладаг, хүнлэг хүн болоосаа гэж хүсдэг. Гайхамшигт номын их өргөөгөөр аялсан бидний аялал энд хүрээд өндөрлөж байна. Эрхэм үзэгч та бүхэн бүтээлч гэр бүлийн адилаар хайртай гэр бүлдээ цаг заваан зарцуулж хүүхдийнхээ ирээдүйд илүү олон сайхан дурсамжийг бий болгон аялаарай. Нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай үзэгчтэй.